Энд юугийн мэдээ үргэлжлэж байна. Монгол хүүхдүүдийн дунд хоол тэжээлийн дутагдал, амин дэмийн хомсдол төвөмлөнө. Судалгаагаар бага насны хүүхдүүдийн олонх нь шаардлагатай шим тэжээлийг бүрэн авч чаддаггүй. За далд өсвөглөнд нэрвэгцэн гэдгийг эмч судлаачид анхаарууллаа. За хүнсний үний өсөлт ба хүнс тэжээлийн дутагдaltaй холбоотой том мэдээллийг авч үзчихье. За 2020 онд хүнсний үний өсөлт 7% байсан бол тус онд 21-өөс 22% хүнс тэжээлийн дутагдал байсан байна. 2022 онд 13.8 байсан бол хүнс тэжээлийн дутагдал 21% байсан байна. 2022 онд 18.6% байсан бол хүнс тэжээлийн дутагдал 20-с 21% байсан байна. За 2023 онд хүнсний үний өсөлт 15.8% байсан бол хүнс тэжээлийн дутагдал 20% болсон байна. За 2024 онд хүнсний үний өсөлт 14% байсан бол хүнс тэжээлийн дутагдал 19-с 20% байжээ. За энэ том мэдээллийг графикаас олж харуул. За хүнсний үний өсөлт бол ингээд дээшээ өгсөө доошоо буурах жишээтэй байна. За харин хүнс тэжээлийн дутагдал бол нэг ийм шулуун шухуу ийм хэмжээнд байгаа маа. Тэгэхээр за яг энэ хүнс тэжээлийн дутагдал болон хүнсний үний өсөлттэй холбоотойгоор өөр нэг том үзүүлэлтийг за бодлого тодорхойлогчид болон эмчнэр ярьж байгаа. Энэ нь бол хүнсний үн 1%-аар өсөхөд зөрөөд за хүүхдийн эндэгдэл нэмэгдэж байна гэдэг ийм том мэдээллийг ярьж байгаа. За энэтэй холбоотой их сурвалжуудын мэдээллийг үргэлжлүүлэх хүргье. Ер нь өргөн хэрэглээний хүнсний үнийн өсөлт хүүхдийн нас баралтанд нөлөөлж байгаа нь статистикийн хувьд хүчин төгөлдөр хамаарал байна гэдэг үр дүнгуудыг гаргасан. Монгол жишээлбэл судалгаануудаас ингээ харахад бага орлоготой байх тусмаа хүүхдүүдийн нас баралтанд бас өндөр байгаа байхгүй. Одоо Монгол улсын тоог харах юм бол жишээлбэл энэ дээр нь л да орлогын төвшин 5 хүртэлх насны хүүхдийн эндэлгийн төвшин бага орлоготой өрхөхөөс өндөр орлоготой өрх хоёрын хооронд 4 дахин ялгаатай гэсэн үг байхгүй. Тэгэхээр 1000 амт төрөлтөнд жишээлбэл 45 бага орлоготой айлын одоо төврөөс харахаар 45 бага насны хүүхэд эндсэн бол өндөр орлоготой айлд 10 байх ч гэдэг. Хоол хүнсэндээ гурил махаа түлхүү эргэлж ирсэн монголчуудын хувьд өсгөлөнгийн тухай ойлголт харьцангуй холч хүнснээс авах ёстой шин тэжээлээ бүрэн дүрээ авч чаддаггүй байна. Цаашлбал дэлхийн өсгөлөнгийн газрын зураг тэмдэглэснээр Африкийн улсуудаас ч ялгаагүй байлд орсон гэдгийг хүүхдийн хэмжээлж байна. Тусламжийн хийсэн судалгаагаар 1000 хүүхдийн 60-аас 70% нь цайр, магний зэрэг гол минералуудын дутагдалд орсон гэлээ. Мөн төрөх төгссөн эхчүүдийн 90% нь А амин дэмийн дутагдaltaй зэрэг тоочод байвал олон зовлон бийг онцолж байна. Дэлхийн одоо хүн амын өсвөлөнгийн газрын зураг гэж байдаг байхгүй. Жишээ нь одоо нөгөө бичил шим тэжээлийн дутагдалд орсон улсуудыг ингээд улаанаар тэмдэглэдэг, хэвэнийг ногооноор тэмдэглэдэг гэдэг ийм газрын зураг дээр харж байхад Монгол улс бол одоо их бүдэг улаан, зарим тохиолдолд тод улаан өнгөөр тэмдэглэгдсэн буюу дэлхийн улс орнууд дотороо бол одоо бараг тодолцоонд Африкийн орнуудтай ижил төстэй төвшөнд тийм улаан өрөө өнгөөр тэмдэглэгдэх төвшөнд бичил амин дэмийн бичил шим тэжээлийн дутагдaltaй гэж ингэж гарсан байдаг. Одоо шим тэжээлийн дутагдал гэхээр чинь өсвөлөнтэй адилхан тий далд өсвөлөн гэж хэлж байгаа шүү дээ. Харахад одоо ингээд сайхан эрүүлч хэрэг юм шиг тийм ээ. Магадгүй одоо тархан цатгалан юм шиг харагдаад яж болдог. Яг нарийн судлаад үзэхээр тухайн хүүхдийн биеийн дагуулгадж явах хэвээр А амин дэм, Д амин дэм, төмөр, за саяны миний хэлсэн селен, цайр, фосфор. Шим тэжээлийн дутагдалд орж буй гол шалтгаан нь эрүүл бус чанаргүй хүнс, эдийн засгийн нөхцөл байдал гэж байна. Мөн хоёр дахь том хүчин зүйл нь хүнд металлын хордлого, хүрээлэн буй орчны нөхцөл байдал хамаардаг байна. Ийм төр засаг бодлого тодорхойлогчид хүн амын эрүүл мэнд насжилт, амьдралын чанартай холбоотой энэ асуудлыг эргэн харах цаг нь болжээ.